Dol aro. Нэг үсэн гитар. Нэг үсэн гитар. За, сайн байцгаана уу сонсогчдоо. Нийгмээс ангид подкастын шинэ дугаар яг одоо эхэлж байна. Студид Чики байна, TJ байна, Билли байна. Энэ өдрийн мэндийг бүгд дэвшүүлье. Юу яцгаан залуусаа. Юмгүдээ тэгээд амьдрал байжлаа. TJ-гээр сайхан юу байна? 50 даа. Тийм л яг байдгаараа байж чинь тэгээд ажиллаа гээл студ дээр ирч юмнуудаа игээл тэгэхээр идэж байгаа шүү дээ. Дараагийн подкастын дугаарт маань уулна өөр зочин төлөвлөсөн байсан. Гэтэ яг орноо тий. Цааш орох бах. Тэгээ энэ удаагийн дугаар дээрээ гурлаа сууж ярихаар шийдлээ. Тэгээд энэ удаагийн гоё сонирхолтой сэдв болсон маань аяллаа тухай тий. Өөрсдийнхөө аяллаа түүхүүдийн тухай ярих гэж байгаа. Тэгээд ер нь тийж одоо хідэн усаараа хэлсэн. Биш нэг амарч яг өөрийнхөө хэмжээний хувьд бол гайгуул гэж боддог. Би нэг 7 улсаар л очиж ирсэн. Тий би юунда Солонгос очиж ирсэн. Энтгэгт мэдээж амьдарч ирсэн. Өнгөрсөн жил Дубай орж үзсэн. Эмират гэсэн үг тий. Тэгээд Канад, Солонгос гэж хэлсэн тий. Тэгээд Таиланд, Вьетнам. Тэгээд нэг юугаар Японоор нэг орол гарсан да. Тэгээд тооцч байна. Наритагаар дамждаг уу? Тиймэрхүү тий тэгэл ер нь бол бас юу л да. Уг нь бол илүү газар аялах сонирхол байсан. Гэхдээ нөгөө яг сургууль явж исэн. Тэгээд тэрнийхээ тэ төлбөр тооцоог бас хийчээд тэгээд явах бас бас тэгэхэд тэгж бодоход бас нэг бодлын сайн явсан гэж би боддیں۔ 7 улсаар явцсан гэхээр дээ бас. Тэр энэ чи тийм аялах дуртай тий. Ер нь бол аялах аягүй дуртай. Яг хувийн хувьд бол нөгөө гадны чих нь яг яг өөр соёл иргэншлийн соёл гэдэг чинь аягүй сони юм байгаа шүү дээ тий. Одоо бодлоо бид нэр зөвхөн 3 сая хүн Монгол тий Улаанбаатар тэгэхэд Улаанбаатар дотроо янз янзын өөр соёл яваад байдаг тий. Одоо хорооллороо бид нар хуваагдсан шүү дээ. Тэр дотор чи өөр соёл яваад байгаа байхгүй. Тэгэхэд сая 500 одоо сая хүнтэй хот тэгэж хуваагдж хахад одоо 8 тэрбум хүн дотор чи хэдэн мянган соёл хоол хэдэн мянгаараа шааж. Тэгээд би бол соёл дуртай. Тэгээд хоолн дуртай. Хоол бол хамгийн том үгүй хүний амьдралын салшгууны хэсэг бол хоол мөн. Тэг угаасаа эдүүдээр дээр ярьжсэн шүү дээ. Хоол, секс, P3 бол угаасаа universal. Тэгээд дуу, music дөрөв юм байна те. Хоолыг марцуулахгүй. Тийм байна. За Чики хаагуур. Би бол ер нь тэгэл яг тоолж үзег өмнө яг бодох юм бол хятад руу бол зөндөө явж исэн. Сингапурт нэг 2 сар сурч исэн. Таиланд руу явж үзсэн. Орос руу явсан. 4. Америк, Орчин. Монголоо оруулах юм уу? Очиж үзсэн газар нэг Монголынхаа аймагуудыг тоолох уу? Сүлдтэй. Ер нь бол Малайз руу бүр баг бахта нэг явж исэн. Нэг хальт нэг санд юм байдیں۔ Өөр бол тэгэл болох бахта. За Билли хэдэн улсаар явсан. За ер нь тэгэл баг давтагдаал явчих чинь дөө тий. Хятад мэдээж хэрэг, Орос мэдээж хэрэг, энд ирсэн байна Америк, Солонгост очсон. Тайпей, Тайванд очсон. Дахиад салгал Хонконгт очсон. Тэг яг тэгвэл ер нь бол энэ сэдвэр дээр хэдүүлээ жоохон урд Азийн талаар ярий тий. South Asia руу нийлээ явсан байна шүү. За тэгээ тэгвэл би хоёроос асуулт асууя гоё. За тэр бүх очиж үзсэн улсуудаас заяа хамгийн гоё нь хаана байсан бэ? Биллигээс эхлээ асууж. Хамгийн гоё одоо чиний сэтгэл бүр ингээд юугаараа гэдэг нь амар хэцүү байна л да. За зүгээр ингээл л да. Ийм асуулт асууя. За чамд би өнөөдөр одоо онгоцны билетийг чи авч өгөө. Чи явж болно, ажил төрөл бүх юм болно. Хаашаа явах вэ? За сонсогчдоо сонссон уу? Энд явж исэн газруудаас явж исэн газруудаас. Дахиж очиг гэлөө. Тий. Ямар хэцүү асуултаа. Тэр нь Хонконгд очивол гоё юм шиг санагдаж байна. Бас Шанхайд дахиж очимаар санагдаж байна. Шанхай nice. Хятад дотроо гэв шүү дээ тий. Үдид Хонконг бол жоох хутлаа болж байгаа. Одоо цаг үе асуудал байгаа тий. Тэр жоох хэцүүж байгаа шүү. Гэтэ яг саяны 2 сонголт гоё гэдэг талаас байсан уу гэхээр бас сонирхол юм байна зүгээр. За юунд нь болоод тэр хоёрыг сонгов? Арай urban санагдсан. Urban okay. Тий. Гэтэ яг соёл нь нэг тийм бас юм холигдмал шүү дээ тий. Яг нэг юм Аазч биш. Баруунцсан юм шиг яг ямар ч их юм. Хонконгийн хувьд бол угаасаа тийм баг л та. Британуудын Шанхай ч гэсэн ер нь тиймэрхүү vibeтай байсан. Тийм болохоор тэр хоёр таалагдсан юм болов уу? Тийм болохоор нөгөө явж үзэх газар дахиад их үлдсэн гэж санагдсан байж магадгүй. Тийм байна тий. Тэрнээс биш яг гоё гэхээр төвхтэй юм. Ядж хахад явсан газрууд яг үндэ үлдээсэн дурсамжнаасаа шалтгаалаад нэг юм юу гэдэг баха.
quality тодорхойлогддог байна. Тэг яг үнэ. Тэгээ бас юу ээж магад нөгөө хамт явж байгаа хүн ч юм уу те юу хийснээсээ бас болж байгаа байхгүй. Яг тухайны яг experience нь бас нэлээд нэмж өгч байгаа юм байна. Тэгээ чиний хувьд миний хувьд за яа амар хүнд асуулт байна. чи л асуусан шүү дээ. Sorry. Тэгээ буцаж явсан улсуудаас гэх юм бол очиж исэн улсуудаас дахиж очих гэх юм бол би Вьетнамд очимоор байна. Вьетнам ягаад ч надад айгуу гоё таалагдсан. Нэгт айгуу одоо хямдхан байсан. Одоо Таиландтайгаа харьцуулахад Таиландаас хямдхан заяа. Тэгээд хоёрт нөгөө яг Таиланд нэг анзаарсан юм нь болохоор нөгөө Western culture амар их болцсон. Яг тэгэхээр Таиланд чинь нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүний 30% нь travel-тэй оёл зурчлалаас олж ирсэн. Тийм болохоор маш баруунтайгаа байж иж нөгөө цагаан барууны хүмүүс чинь дуртай ирэх болно шүү дээ. Вьетнамд бол яг хуу цагаанууд одоо аялагч нар байдаг ч гэсэн стил нөгөө юугаа culture яг үндэснийхээ бүр нэг дээр үеэс нэг жоох удамчилсан тиймэрхүү юмнуудаа keep хийцэн те preserve хийцэн байт юм бэлээ. Тэгээд бас нэг өмнө яг уу Вьетнам найз охинтой байсан учраас бас жоохон те ойрхон connection дэ болж байгаа. Нөгөө нэг Монгол хүн ч гэсэн зүрхэн дотор нь Вьетнам байгаа мó. Чи ер нь улсаас нь охиноос болоод байгаа мó. Магадгүй. Гэтэ мэдгүй би тэгэл ер нь бол яг очиж үзсэл яг хамгийн ойрхон улс гэх юм бол надад таалагдсан улс гэх юм бол мэдээж Энэтхэг тэгээд Вьетнам санагдаад байна. Гэтэ тэрнэр нь яриа л да. Чи одоо Энэтхэгт ч хэдэн жил амьдарсан? Жил мэл хүрээгээ би нэг 7 сар болсон эхний удаа. Тэгээ өнгөрсөн жил яг та нартай танилцчаад 7 сар танилцчаад 8 сард би ганцаараа үүргэвчтэй жинхэнэ үүргэвчтэй явсан шүү дээ. Тэгэхэд би 3-7 онсон. Очиж нэг совлон шиг юмд нь очиж хөвтөж нэг 2-7 хоног. Аюрведа гэдэг нэг энтхийн тийм уламжлалт 4-5 мянган жилийн турштай зөвхөн массаж ч юм уу зөвхөн байгалийн одоо herbal юм идэж уул тэгж одоо хүнийг эмчилдэг тийм юу гэдэг одоо уламжлалт эмчилгээ тэнд нь сууж очиж исэн. Тэгээд тий. За чамаас асуулт нь ямар асуулт вэ? Хаашаа явах вэ? Аль нь тийм. Ер нь бол ахиж явболоо. Менежер хувьд бол Сингапур юм уу? Сингапурт маань очиж яг нэг сар асуур одоо нэг 10 жил тэр чинь 10 жил ч яг нэг Монголны help to гэдэг байсан. Сингапурт 1-2 сар очиж сургуулдаг. Хэл сурдаг тий. Тэд нар чи ярихтаа айгүй гоё юм ярина. Очингод ямар хогийн байдаг гэж бодож байна өстө. Тэгээ яг очиод яг тэр Монгол сурагчдын байдаг байсан газар China Town байсан. Ер нь бол Сингапурын миний ойлгосноор хамгийн заван газар байсан. Хямдхандаа л хамгийн хямдхандаа ороод тэгээ яг жоохон тийм заван газар байсан болохоор ш тэр юм уу тэгээд яж хамт байсан хүмүүс нь ч тэр юм уу тэрнээс болоод нэг жоохон сэтгэл дундуур бутцсан юм шиг санагдаад байна. Яг үнэндээ бол улсын хувьд бол айгүй үнэхээр зохион байгуулалт сайтай, бүтэц айгүй сайтай юу вэ? Бөх гудамжинд хаяхад $500 тургуулдаг газар болохоор тийм хууль дүрмэн чанга тэгсэн мөрчлөө хүмүүс нь хоорондоо айгүй peaceful харилцаан ч гэсэн хин дээр ч ярихад англиар ярьж чаддаг. Тэр нь хүртэл айгүй амар байгаа юм чинь тий. Тэгэж бодохоор ер нь Сингапур руу за нэг жоохон гайгүй боломжийн болцоо тий. Очиод нэг жоохон яг гоё аялсан шиг аялье тий. Тэгээ соёлтой танилцъя. Хоолны хувьд бол айгүй гоё. Тэгээ Сингапурч ерөнхийдөө 3 өөр үндэстэй. Хятадууд Энтэггүүд гэж нөдөг. Тэгснэ яг тэр умард Азийн. Умард яг тэр тийм 3 соёл гэдэг тий. Хоорондоо холилдоо тэгсэн мөрчл айгүй гоё хоорондоо peaceful ингээ байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө Сингапур руу ахиж очимаар санагдсан. Тэгээ бас улсынхаа хувьд ч гэсэн ер нь бусад одоо миний хэлжсэн улсуудаас арай нэг жоохон дээгүүр гарч ирсэн. Одоо наад захын онгоцноос нахуулаа Singapore Airlines ч ер нь баг дэлхийн номер 1 airlines гэж. Тийм нөгөө тэр онгоцных нь буудал нь юу илээ нэр нь Катарх биш үү? Юугаар яг airline-ийн хувьд бол Катар юм уу, Эмират юм уу? Гэтэ ер нь Сингапурынх бол Аздаа бол тийм байна. Гэхдээ Сингапурын нөгөө амар алдартай юм онгоцных нь буудлан шүү дээ. Харин нэрийг мартчихад байна. Синтоса чинь өөр араас нэг тэр онгоцны буудал чинь дотроо хүрхрээ тийм. Юу вэ зүгээр тэр онгоцны буудлыг үзэх гэж хүмүүс очдөг гэж байгаа байхгүй тийм. За тэгвэл дахиад өөр асуулт асуу. Дараа өөр газар руу очие гэвэл ямар газар бодож байна? Дараа дахиж аялмаар. Эхлээд би болохоор яг аяллаа түүхүүдээс ярилцж байгаа дараа нь хаашаа явбал сонирхолтой байх юм болоо тий. Түүхүүд зүгээр явчих л та. Зүгээр тийм маний чинь яг тойроос асуумаар байгаа юм нь одоо нэг хамгийн гоё байсан дахиж явмаар байгаагаас илүү яг нэг одоо хамгийн гоё түүхээсээ хуваалцаач. Аяллаа түүхээс тий. За тийж. За ер нь бол аяллаа түүх гэх юм бол яг
яг ганцаараа үүргэвч үрээд явсан учраас тэр өнгөрсөн жилийнх бол гой санагдсан. Ягаад тэгэхээр зүгээр л би өмнө нь бол ерөөсөө очиж байгаагүй хотуудаараа дахиж очиж байгаа. Тэгээд нэг удаа бүр ингээд юу зүгээр middle of nowhere те хаана байгаа нь бидэхгүй. Тэгснэ ингээд утсан цэнэг байхгүй. Тэгээд би нэг төөрж исэн. Тэгээд ер нь бол хүмүүстэй тэгэж угаасаа мань ч өөрөө жоохон яриа өмнө чинь тэгээд хүмүүстэй очиж марсур гэж жагаад нэг юм юугаар нэг автобусны буудлаа олоод автобусны буудлаасаа Төв хот руугаа яг онгоцоор Төв хотоосоо ингээ явцсан. Онгоцсон суугаад ингэж явж байгаад буусан чинь the middle of nowhere ирсэн. Тэгээ буцаад автобус руугаа явсан. Тэгэхээр автобусанд бол амар байд юм байлаа ингээд угаасаа энтхийн автобуснуудыг харж ирсэн тань цонхгүй зарим нь хаалгагүй ёо зүгээр аимшигтай заяа. Тэгэл угаасаа нөгөө гудамж нь бол ерөөсөө л хоёр жижиг машин яг л ингэ зүрх газар. Тэгэхэд тэгэл том автобуснууд зүгээр ингээл дундуур нь ороод шүлчээл ингээл сигналтай. Тэгэхэд бол ер нь бол нэлээд айсан. Тэгэж ганцаархан Аз нөхөр заяа. Тэг угаасаа яг автобусаар нь бол нэлээд ганцаархан Аз гэж инээдэг чи Азууд үстэй. Нөгөө жоохон light skin тий. Бидний Аз төвштэй. Тэгээд нөгөө автобус тэгээд вагоны third class ч юм уу тэрийгээр нь болохоор нэлээд ядуучууд нь явдаг. Ядууч цаашаа явах жоохон тийм triangle-ийн жоохон доошоо л хүмүүс. Тий. Тэгэнгүүт чинь тэр хүмүүс чинь гадаад хүн харж байгаагүй хүмүүс. Тэнгүүд би ороосонгууд нөгөө би камертай явж ирсэн. Тэгээ бичлэг хийнгүүд нөгөө хүмүүс нь ингээ над руу. Тэгээд ингээл нэг юм дотор юм Аз нөхөр ингээ иргэн дээр бүгд ингээ над руу хараас байгаа. Яахаа мэдгүй. Нэг тийм минутын болж ирсэн. Тэгээд яг жоохон айсан л да яг үнийг хэлэхдээ бол харанхуй болж ирсэн яг. Тэгээд шөнөн бүр нэг эвгүй байдалд орсон гэдэг чинь лээ. Тэр чинь болохоор яг юу руу явчаад Дели рүү явчаад өглөө нь 9-өөс онгоцтой байсан байхгүй. Дубай руу буцаж авах. Тэгчээд би Делигээс ирээд нэг гэж буугаад шөнийн өглөө нь 9-өөс нислэгтэй шүү. Тэнгүүтээ өмнө байж исэн хостелд очиод цүнхөө орхисон. Би очиод өрөө авах гэсэн чи өрөөнд дууссан. Тэнгүүд би за одоо яах вэ гэдэг. Иргэн тойрноос нь хостел олоо залхангууд өрөө дууссан. Тэгээд ингээ гудамжаар ингээд алхаж байгаа байхгүй хав харанхуу. Нэрийнхэн гудамжаар хинч байхгүй заяа. Тэнгүүд ингээд урд ингээ хар юмнууд ингээд харагдаад байсан байхгүй зам дээр. Тэгээд жоохоо ойртоод алхангууд гэл хэднээсээ гүйлдээл ингээл. Баса энтгэг гудамжинд нөгөө хулхан том харах бол нэг тийм сонин үзэгдэл биш байхгүй юу. Угаасаа ингээл хоол идэж явах чи явж хэлээ. Гэтэ тэгж бөөнөр нь арах бас хүн жоохон арзан тэгээ дотор ингээд. Тэгж би угаасаа харчаад гэ буцаа алхаж байгаа байхгүй. Тэгсэн чи урдаас нохоонор заяа. Зөлбөн нохоо хуцаад эхэлсэн биш. За юутайгаал харахтайгаал үзье. Нохоог бол арай барахгүй байх гэж бодож. Тэгэж төрж исэн. Тэгээд нэг юм онгоцны буудал яач байгаа тэл нэг олоод оцсон чи нэг юм капсулын буудал байсан. Ингэж хаалга нь онгоолгоо нэг ороод хөвтгтэй. Ороод хөвтөө дээрээ ингээд хажуултаа зурагт мурагттай ингээд. Тэр бол айгүй гоё санагдсан. Одоо жишээ нь тийм капсулын буудал хэд их вэ? Нийтгэвд бол ер нь бол буудлуу тэр чинь хостел гэж явна те. Тэнгүүд тэрэнд би хоногийн за чи нэг 6-7 доллар төлсөн юм уу? $10 юм уу? Ер нь бол би нөгөө ганцаар явж байгаа хүмүүс нөгөө миний зөвлөдөг юм болохоор хостел буу те. Хостел гэдэг чи одоо нийтийн байр гэсэн үг. Дэм буудал те. Тэнгүүд нөгөө өрөөнүүдээ хүмүүстэй хуваадаг. Одоо хоолны кичен бүх юм хуваадаг. Тэнгүүд ягаад тэр нь чухал вэ гэхээр ганцаараа явж байгаа үед тэндээ найзуудтай болж боддог байхгүй тий. Тэгэл ирсэн хүмүүстэй найзлал тэгэл хамт бөөнөрөө жуулчтай юм чи гараад хамт юм үзэл. Тэгэл хөрх охин байдаг. Тэгж үгээд. Тийм үү? Зөндөө байдаг. Бараг хүүш явъя вэ гэх гээд байгаа юм уу? Маргааш яах вэ? Тамиг бас нэг гоё юм нь болохоор маш олон орны хүмүүс байдаг. Янз янз. Би тэгэх чинь South America, Chile хүмүүс байгаа. Мексикод, энэтхүүд өөрсдөө тэгснэ бүр Европ янз янз хүмүүстэй. Тэгээд тэд нартай ингээл ярилцаал янз янзын одоо энэ тулгамдж байгаа том сэдвүүд байгаа шүү дээ. Тэднийг ингээд тэдний өнцгөөс харж сонсоход айгүй mind openingтэй. Санагдтыг. За чигээ гоё тип байна те. За чиний гоё түүхий чи сонсъё. Би зүгээр нэг Таиланд руу явж исэн юм аа. Тэгээ би нэг өөрөө ч нэг тэгэж бас амар яг тэр түүхийг амар тэгэж өөрөө мэдээч гэж мэдээгүй. Тэгээ тухай Таиланд руу тур компанигаар явсан. Тэгсэн тэр тур компанийн нэг програмд нь яг Lady Boy-уудын ерөөсөө айгуу тийм ерөөсөө яг шоу тавьдаг за. Тэрний болж байгаа venue өтер баг нэлээд том.
Тэгээ ямар нүдтэй шааж юм Зөөр зүгээр. Нэг иш орохгүй юм чинь. Тэгээд тухайн үед яг Lady Boy-ийн талаар айгүй их мэдчих авч ирсэн. Тэрний тухай болцмаар санагдлаа. Айгүй сонирхолтой байт юм лээ. Тэгээд ер нь Таиландын нэлээд ихэнх хувийг Lady Boy-д эзэлдэг. Тэгээд тэрэн бүр нэлээд том ингээ соёлынх нэг тал болсон. Тэгээд ер нь анханасаа яагаад Lady Boy-д гарч ирсэн бэ гэсэн чи яг хаа за naturally үнэхээр тэгээд төрсэн хүмүүс байгаа тий. Тэгэнгүүт тэр хүмүүсийн яг хаа нэг тулгардаг асуудал нь гэсэн чинь гэрийнхэн зөвшөөрдгүү. Тэгээ хөөчдөг гэж байгаа байхгүй гэрээсээ. Тэгэнгүүт тэнцээ нэг team соёл үүсдэг юм лээ. Хөгшин Lady Boy-ууд одоо хөгшин transgender-ууд байгаа. Тэднэр нь одоо тэр залуу тэр Lady Boy-уудаа доор авдаг. Тэгээ нэг гэр бүл гэж явдаг. Тэгээд яг хаа за тэд нэг төрсэн хүмүүс байна. Тэгэнгүүт нөгөө талаараа яг нөгөө мөнгө олох гэж Lady Boy тасан хүмүүс айгүй байт юм лээ. Жохоо ядуу буурай амьдралтай. Тийм болохоор за Lady Boy болчихвол бас арай мөнгөний юмтай байна гэх. Тэгээд тэрийг харцсан. Тийм хоёр төрөл байдаг. Тэгээд тэр Lady Boy-уудын нэг тэр өрөвдөлтөй юм болохоор одоо тэр ихтэй хүн чинь эмхтэй хүн болохын тулд угаасаа гормоны нэг витамин гормоны дүүрчилж байгаа шүү. Тэгэхээр тэр чинь яг тийм naturally одоо гарч ирж байгаа тэр бодисынуудыг өөрчилж гарах угаасаа хүний бие ямар байлиг байх вэ тийм. Тэгэхээр ерөнхийдөө ихэнх Lady Boy за нэг 40 өсрөөл 40 юм уу 50 насалдаг гэж байгаа байхгүй. Тэгээд чад хийдэг. Тэр нь өөрсдийнх нь сонгосон сонголт юм да. Тийм. Тэгээд за тэр шоуны талаар ярэ. За тэр шоун дээр заяа. Би бол зарим нь үнэхээр ихтэй гэж итгээгүй. Бүр үнэхээр бүр эмгтэй хүмүүсээс гоё хэлсэн transgender хахаас наашаа. Харин тий. Тэгээд ерөөсөө яг тэр transgender-уудын соёл дээр нь ч гэсэн одоо бусад нөгөө айгу алдартай одоо диско стилийн яг нэг гейүүдийн айгу нөгөө попсон дуунууд байдаг ш. Тэр дуунуудыг ам байрж тэгээ зөвхөн өөрсдийнхөө биеийг гайхуулж бүжиглж ингэж айгу дуртай тийм шоу байд юм лээ. Тэрийг үзчихээ тэгээ би яг тухайн үед яг өөрийгөө homophobic гэж хэлэхгүй ч гэсэн transgender-уудын талаар жоохон мэдлэггүй болохоор ч тэр юм уу жоохон ингэ дургүй ирсэн байх юм жоохон ингэ яадаг те. Тэгээд яг ингэ соёлын ингэж мэдээд тэгээд яг үнэхээр те тэр соёл дээр нь за яг зарим хүмүүс нь ингээд төрсэн зарим хүмүүс нь бүр ингээд мөнгө рүү нь болоо ингэж ордог юм байна гэ. Яг тэрийг мэдсэний дараа жоохон өрөвдөх ч юм уу те. Тэгээ нэг жоохон ингээд ойлгодог юм байлээ. Тэгээд эсвэргээрээ зарим хүмүүс болохоор яг үндэ бүр үзий яддаг болоо шүү. Тийм. Тэгээд хувийн л асуудал баг л та. Тэгээ яг тэр Lady Boy-д хувьд бол надад аюу сонирхолтой санагдчихсэн. Яг тэгээд тэрийг манай найз бас яг тэрэн чи явчаад надаа буцаж ирээ хэлжсэн байхгүй 10 жил. Яасан гэсэн чинь нэг шоу руу орсон чинь амар гой хүүхнүүд гарч ирээл зүгээр амар ам барайл янзын дуулаад тэгснэ ажууд нь ирснэ юу лээ хай гэсэн чинь аим бүдүү болоор яа нэг God Talent бас тэгээдсэн биз дээ нөгөө нэг эрэгтэй бол ордуулсан нэг эмэгтэй бол ордуулж үзүүлээд тий бас тэрнээс айгуу source айгуу гоён цаашаа гой яриашаа нэг сурсан юм Lady одоо энэ Lady Boy дараа жил гуруулаад гэсэн өөр болцсон. Гой гэдсэн дараа жил нэг мэдсэн ч нэ. За юуны трансгендерыг ерөөсөө мэдэх яг одоо яг за 30 40 жилийн өмнө ихэд те одоо science-ын хөгж өгөө тэгээд тэр гормон өөрчлөлтийг имэнч те яг олигтой өгж өгөөсөн болохоор айгүй олон юмар нь ялгадаг байсан гинэ. Одоо тэгсэн чинь ерөөсөө үсийн уруулдаг те одоо жишээ нь хүний биеийг ингээ яг альбертанд оруулдаг витамин тий янз бүрийн витамин гарцсан байгаад одоо ерөөсөө трансгендеруудын эсвэлж чадахгүй хоёр юм байдаг гэж байна. Нэг нь гарны яс. Эмэгтэй хүний гарны яс, эмэгтэй хүний гарны яс том байдаг. Нөгөөх нь хоолойны түнх. Тэгэхээр яг хоолойгоо өөрчилж чаддаг. Яг хаа тэр нь өөрчилж чаддаг тийм витамин гарсан гэсэн тэр нэг риски байдаг. Тэрийг болохоор одоо бол ингэж хэлээ. Наа чи нөгөө estrogen тэгээд testosterone гэдэг хоёр бодис яваад байна. Нэг нь эсүүд. Тэнгүүд одоо болохоор хүмүүс бүр Америкт ялангуяа одоо Dwayne Wade ч загсч чинь. Тэрний хүүхэд нь юу гээд тэгээд Dwayne Wade ч одоо эрэхтэй банда эмхтэй болгоод accept бүр ингээд юу дэмжээд тэгээ бүр багаас нь 10 11-ээс нь эхлээд estrogen уулгach эхлээд тэгээ бэлдээд эхлэнгүүд одоо нөгөө чинь 20 30 хүрэхтэй бүр эмх бүр яг нөгөө багаас нь тэгчих юм аа. Гэтэ би яг саяных тэр гинт гайхлаа л да. Эцэг нь хүлээн зөвшөөрсөн байна. Хүүн хэдэн настай юм? Хүүн 12-тай байхаа. 12-тай байхдаа эмэгтэй болохыг хүсэж эхэлж байгаа юм уу? Тий. Яг одоо нөгөө төрцөн л хүмүүс яг нөгөө бэлгийн боёжилт нь эхлэх үед гэсэн үг юм байна тий. Яг тэрэн дээр мань эдийн нэг ойлголт юм байсан шүү дээ. Гомо бол зөвхөн олдмол те эсвэл тийм юмд олдмол гэж боддог байсан шүү дээ. Яагаад магадгүй тэгж бодоод байна гэхээр одоо магадгүй хүмүүстэй өмнө ингээд охин одоо эрэгтэй үнээр бодъё. Охинтой ингээд үргэлдэг байж ийснэ гинт
За би ер нь гомо болонгууд хүмүүс олдмол гэж хараад байдаг. Тэгвэл яг үндэ нөгөө хүмүүс багаасаа байж явж байгаад тэрийг нуухын тулд те одоо нийгмийн шаардлага шахалтаас олж нуухын тулд охин бохинтой үрхэж явдаг. Яг үнэндээ октод зүгээр найзууд те. Тийм байж. Би бол тэгэж байгаалах. Өндөө хүмүүс байдаг бох гэж яг нөгөө талаасаа бас зүгээр л чи нөгөө нэг queer гэж ирээдсэн шиг ч юм уу. Зүгээр л трендээ дагаад гэдэг шиг тэгж болж байгаа хүмүүс байгаа ч юм шиг санагдав. Яг хөө тэгэл юм янз л ах. Янз тий. За хэдүүлээ юу вэ? Яг энэ талаар нөгөө нийгмийн цөөх энэ LGBT-гийн талаар магадгүй дараа нэг дугаар хий. Одоо аялал руугаа орцгоё тий. Гэхдээ яг бас яриул зүгээр сэдв байна. Өмнө гэх юм бол LGBT-гийн нэг хүн оруулаад ирвэл тий. Надаар юу байгаа шүү дээ. Энийг дараа нэр. Нөгөө нэг Монголын холбооных нь гарыг танил та ерөнхийлөгч гэх юм уу? Манай он өвснөөс гарч байгаа. Хорой ажилтай. За тэгвэл менежер хувьд бол тийм байна. Тэгээ яг Таиландын тэр сториг бас үзэгчтэйгээ ярихад бас айгүй сонирхолтой байх юм болоо гэж одоо саяны хувьд ярьлаа. За биелийг хувьд юу байна? За түр паузч. За. Харж гин үү? Энийг тасалж оруулнаа. Хараа тий. Арай биш дараа хөөхтүүдээ. Яа одоо ээж аав минь хараад юу гэж бодох вэ? Mandel нэг усаад гэж төгөө. Бага гараад гэж харддаг юм бэлээ. Миний өгшөө юу ягараа? Юу? Чигээ миний өгшөө микрофоноо битээ оролдоорой. Тий, чи бүр ингээд яг тэгэнгүүт нөө эн чинь орж ирэн шагаад. Тэрийн сонсоо шагаад битэлтэй миний өгшөө ингээд. Түрүүн бүр дийлхээ байгаа гарыг нь барьлаа шүү дээ. Нөөстан ингээд шаад. Нөө би контролтгүй шаад заавал гар нөхтөө шаад. Нөгөөх нь ижээ явж байдаг шээ. Гоё болж байна. Унтраачихгүй гэж тэгж. Юу нөө? Тэг. За шаа. Хоёр дахь шүү гэж байгаа юм. Шинэтэй амар ханиал болж байна гоос. Наач тэгтээ сатива гэсэн амштэр мөн жоогоос авчихсан. Гоё уус сатива нэрчил. За. 1 2 3. Чи дахиад очихгүй. За тий. За тэгээд Билигийн үед гоё стори нас ч сонссоо. Харин сая яг бодж лээлээ. Нөгөө нэг жоохон та хоёр ямар хөө төрлийн стори сонсох вэ? Мань бол яг сториг жоохон мэдж байгаа болохоор тэрийг жоохон яриулмаар л санагдчихэв. Юу тэр үлээ? Хятад. Хятад руу бол яг за жишээлх юм бол хамгийн сонирхолтой түүх гэх юм бол би гэр бүлийнхэнтэйгээ нөгөө баг багтаа явж исэн түүх биш яг би дааж. Уусаа тэр чил гоё түүх штэ явж авч дээ. Хамгийн анхны дурсамж гэх юм бол яалчгүй 2009 онд нөгөө нэг 10 жилээ төгсчөөд би тэгэхэд нэг хэдэн хүүхдүүд 9 10-уулаа нийлээд Муна нөгөө Model United Nations Assembly-д явжсан байхгүй юу. Тэгэхэд бид нар ядж хахад Улаанбаатараас Гуанчжоу руу явахдаа газраар яваад дамжиж явж байгаад хамгийн аимшигтай нь очиод нөгөө нэг орон нутгийн Бээжингээс Гуанчжоугийн галт тэрэгний билет авах гэсэн чи дууссан. Тэгээ юм маань болох гээд идэг. Тэгээд сонголтгүйгээр бүр ямар ч суудалгүй билет аваад явсан. Тэгээд юуны трейн юм уу? Тий. Тэгээд тэгэнгუთ 48 цаг явсан. Тэгээ бүр нөгөө нэг опшиг ингуут нөгөө хүмүүс сууж явдсан шүү дээ тий. Тэр вагон дотор нь хажууд нь суудалгүй чемодан дээрээ сууж явсан. Тэр бол үнэхээр хараад ийцэн хоёр шөнөөсөн. Гэтэ яг чи чемодан дээрээ сууж суугаагаар унтсан юм уу бүр? Тэгээ яг нөгөө нэг 16 7-той хүүхдүүд олуулаа явж байгаа болохоор бас яах вэ? Тэгээ зохицуулаад инээлдээл тоглож моглоол. Тэгээ яг эхний шөнө нь гэтээ нөгөө нэг Гуанзанд нь экстра нэг 20 юан төлөөд хонж исэн сууж. Гэхдээ тэр нь бас хургаан яах вэ? Ресторанд нь суугаа хончин гэхдээ хоол моолтой нэтрээгээд болж өстэй. Хоёр дахь шөнө нь тэгж чадаагүй тэгээд жинхнээсээ чемдан юм. Нэг зураг морог байд юм. Манай нэг найз хоёр чемдан нийлүүлсэн. Нойлынх нь хажуу зүгээр хитсээ гаргацсан. Одож онцоо. Тэр бол үнэхээр сонирхолтой байсан ялчгүй. Бид нар 14 хоног явсан. Тэгээд тийм олуулаа тэгж явж байгаа тийм аялал байсан болохоор амар exciting тэгээ амар том memory болж үлдсэн. Тэгээ нөгөө яг 17-8-тай хүүхдүүд чи яг нийлээд явхаар чи бүр exciting те найзуудтайгаа амар гоё сэтгэлтэй явж исэн байна. Өдөр болгон пив уусан гэж. Тэрнээс шүүл одоо тэгэж явах юм бол hell no. Тийм тийш дээ. Йоо. Ээжийн төхөө баг амьд бууж ирэхгүй. Явж ирсэн барыг сар мар сувлал төвчээд шээ. Тэгээд яг тэрний хамгийн төвхтэй сонирн байсан юм нөгөө бидний мэдхгүй соёлгийнт гарч ирсэн байхгүй юу. Нөгөө хятадууд ч яг одоо тэгэл өөрсөнд нь зүгээр л ах одоо энийг амар racism-аар ингээл заваамаа гэдэг хэцүүлийн. Гэтэ яг ингээл опши дотор явж гингууч нь бас л мэдээж хэрэг нөгөө түрүүний доод зинданых нь ч бас байгаа л ах. Ойлгомжтой тийм болохоор ч юм уу яг ингээл идж байгаа юмаа зүгээр л
хогоо зүгээр л газар руу. Шууд шаад. Тэгэл тамхи татж байгаа шууд унтраагаал доош байгаа. Нөлөмж молимн. Тэгээ бид нар чинь нөгөө сандалгүй шалан дээр яваа хүмүүс чинь илүү хүн дээр тусч байгаа юм чинь. Тэгээд ингээд нөгөө нэг породник гэдэг үлээ те одоо нөгөө. Тий. Ажилт нь гарч ирээд нөгөө хогийн шүрдэг. Бараг цаг тутам ч юм 2 цаг тутам. Тэнгүүд бид нар чинь нөгөө суудалгүй байх чинь ингээд хогин дон зүгээр манус руу шүрдэг шүү. Тэгээд сонирхолтой энэ суудлан дууссан ч гэсэн тийм тик гэдэг одоо жирийн тикетнээс хэд хамгийн зүгээр л нөгөө суудалтай сууж явдаг билетийг адилхан нэрэл зарагдсан юм билээ. Ямар ч дискаунт байхгүй. Яг хамгийн хямд үйл яг л нөгөө та нар шиг үнэхээр хэрэг басан хүмүүс л авдаг бах тий. Тэгээ тэр нь яг зүгээр сонирхолж хэлэхэд хятад руу аялдаг хүмүүс л бас баг мэдэж магадгүй. Нөгөө нэг тийм seasonal юм билээ. Яг нэг тэр оюутнууд амарч эсвэл ордог тэгснэ цагаан сар мар ч юм уу. Тийм үеэр угаасаа бүр өрчил захиалахгүй дуусчдаг. Тэгээд амар хөдөлгөөн хийдэг болохоор хүмүүс тэгээ яасан ч хамаагүй. Тэр 1.5 тэрбум дотор юм бол тэгээд угаасаа л ингэж л байгаа та. Тийм л юм болд юм билээ. Тэгээд яг хаа жоохон тэр заваа нь бол амар хэцүүсэн. Угаасаа хятад болохоор аач тэр тий. Жоохон яг буцаад нэг жоохон рейсизм ирэх гэж яагаад. Гэтэ ер нь тэгэл хятадын government-ийг үзээ ядах хэрэгтэй шүү дээ. Тийм нэг л дахиад сонирхолтой юм болохоор нөгөө хин DJ-ийг түрүү буудал олдохгүй гэдгсэн шүү. Тэгэхэд бас надад нэг юм санаанд орсон. Бид дараа нь 11 онд дахиад бас нэг өөр юмд оролцох гээд нэг хэдүүлээ байхгүй бас нэг аргуулаач лөө. Тэгэхэд Хонконг руу явсан байхгүй. Тэгчээд бид нар бас дахиад газраа явсан. Тэгэхэд бүр хамгийн за бүр яриул урт төгшөө тавьчлаа. Гол санаа нь болохоор бид нар Хонконгоос буцахдаа автобусаар Гуанчжууд дахиж очиод тэгээ Гуанчжоогоос дахиад уг нь онгоц авсан байсан. Даанч онгоцноос очроод билетээ хүүлсэн. Тэгээд шинээр билет захиалаад газраар дахиад богоонд явахаар болж байгаа хгүй. Нөгөө л нэг хараад ицэн 40 цагийн аялал. Тэгээд хамгийн гол нь яг тэгээд Хонконгоос Гуанчжууд орж ирээд бид нар орой орж ирж байгаа. 10 цагийн өвдөжлөө. Тэгээд за ингээ 10 хэдүүлээ чимдаанаа чирц одоо буудал олондоо гэд орсон. Яг тэр 2 сарын 14-ний шөнөөсөн Валентины шөнө. Бороотой шөнөөсөн. Яа. Тэгээд орсон буудал болгон өрөө байхгүй гэдэг хариулт өгчихсэн. Of course. Тэгээ бүр бид нар ингээд 3 цаг хайсан. Тэгээ олсон юм уу те? Тэгээ эцэст нэг юм олсон л доо. Нэг муухай юм басах те. Өө нөө Жон Момтой руугаа. Гэтэ энэ Хонконгд бас тиймэрхүү бодлууд их байх уу? Хонконг бол амар сони юм лээ. Та хоёр гэтээ нөгөө нэг яг очижсэн байхгүй те. Очоогүй. Гэтээ ойролцоо хавцааны тиймэрхүү стилтэй бас тэр хавцааны Аз орнууд байдаг гэж магадгүй. Бас амар сонирхол хамгийн анх ч сонирхолтой санагдсан юм. Яг хямдхан хостелд орсон. Гэтээ нөгөө нэг яг Yelp Pinter дээр үүргэвчтэй илэгчтэй очдөг гэх нэг тиймэрхүүнүүд идэв шүү дээ. Тийжин ярьж байгаа шиг. Тэгээ яг очисон тэр ихтэй нийт их биш. Гэтээ яг тэр капсулч гэхт хэцүү. Нэг юм жижигхэн дөрвөлжин юм орд тавьсан. Тэгэл ч өстөд хэлвэцтэй. За тийм байж болно. Тэгээ дотроо private 0-тай 0 руу н орсон чинь зүгээр л суултуур дүүш. Суултуур нь дээрээсээ дүүш. Тэгээд Анааснаа what the fuck. Яг анх нөгөө Монголоос харж байгаа юмд бол тийм анх удаа харахад амар сонирхож чинь what the fuck. Өглөөний тэр нэг рутин эдэн шнэ баагаад усмаас нор тэр зүгээр нэг доортэй. Яг тэгэж хэлсэн. Би за баанга усан дороо шат. Бөкс арчих хэрэг аахгүй. Баалаа усаар зүгээр. Шүдээ угаангаа зүгээр толгоогоо угаацсан баагаш. Яа тэрийг сонссон чи энэтхэгт би тэгдэг санаанд орчлоо. Тэгээд угаасаа бүгд тийм. Бас харин тийм газар зөндөө байгаа. Тэр соёлын талаар эхлээ нэг ярьчих. Одоо нөгөө гараараа бөкс арчих. За тэр бол амар энэтхгүүд өөрсдөө яг өмнөх одоо дээр үеэс хойш одоо tradition уламжлал гэхээр зүүн гараараа бөксөө арчаад баруун гараараа хоол иддэг. Тэгээ хоолоо нөгөө гараараа иддэг улсууд. Тэг яг хөтэ тэгээд бас дээр үеэс хойш өөр улсууд тийм л байсан. Гэхдээ яг одоо хүртэл тэгээ явж идэг хамгийн одоо болохоор тэд нар нөгөө яг нойлын хажуудын шүршүүртэй болсон барьдаг. Тэргээр шууд угаах. За яг тийшээ ороо яг. Ер нь энэтгэгч гэлтгүү Сингапур тийм байсан. Таиланд бас тийм байсан. Ер нь нэг Умард Азийн орнууд ерөнхийдөө тийм соёл байдаг. Синга энэтхэг Малайз ч бас нөгөө амар энэтхгүүд байдаг. Дээр үеэс л тийм баг те. Нэг ууг гарвалтай те. Тэгээд яг би өөрөө солгоо хүн. Гэхдээ би 0-ын цаас ашигладаг хүн. Тэгээд би нэг гараараа идэх дуртай. Тэгээ энтэг ресторанд орох болгондоо гараараа солгоогоор идэнгүүт хүмүүс надад гайхаж чардаг. Тэгээд би ингээд нэг удаа бас ямар заваан юм бэ гэж. You are a shitty person. Literally shitty. Тэгээд
Тэгээд юунд энтгэгт амьдэрдэг байхад тийм байсан 0 дүүш бүх юм хамтдаа. Тэгээд угаалгын машин байхгүй. Нэг бол килограммаар хувцас үнэлээд аваачиж хүнээр гадаа ингээд угаацсан зогсож идэг нэг амар ядуу бүр нэг бичлэгнүүд дээр гараад идэг эмхтэй тэд нар дээр авчиж угаалгач болно. Одоо нэг яшиндаа гар аргаар хийдэг угаалгын төв юм биш үү? Тэр бол жинхэнэ natural угаана. Тэгээд их чи яг өөрөө угаадаг байсан л да би мөнгө төгрөгөө хэмнэх гээд тэнгууд нэг ийм саван дотор ингэж хувцас хийж байгаа боко гээд усаа гээд орхидог. Тэгээд жоохон твтээж гараараа. Тэгээд заримдаа оройд ихчээд унтаад босч ирээ мартчихсан. Тэгээ ингээ яг өглөө ингээ усанд орох гингүүд нөгөө бактай юм байж идэг. Тэгээ бараг тэрэн дээр гიშгэж ус мосон зэрэг орж хувцас угаангаа тий нөгөө юу вино хийдэж штэ гараад тэрэн шиг яг тэгэж угааж амч дээр нь гიშгэж гараараа гэж. Чамаас нэг масамар сануулаад. Одоо чи энэ зэг 7 сар амьдэрсэн гэж байгаа штэ. Тэгэхэд одоо энэ бүксөө угаадаг тэр соёл байгаа штэ тий. Чи тэр соёлд нь шингэсэн үү? Хийсэн штэ. Би өнгөрсөн жил хийсэн. Өнгөрсөн жил анх удаа нөгөө ёо шүршүүрийг барьж байгаа. Гараараа биш юм биш үү? Ер нь хэр удаж ийж шүршүүрээр нь яачаад тэгээ гараараа угааж байгаа. Тэр соёл руу ер нь хэр удаж ийж орсон. Тэгэл яг хүн болгоноос л болдог байх. Би болохоор нөгөө өмнө яг 12 онд очихдоо яг зүгээр л 0-ын цэцэл гэдэг байсан л да. Тэг чи яг энэ жил болохоор тэрнээс ш 7 жил очсон гэхэр чим жоохон одоо хөөний хувьд бол жоохон юу болцсон. Хиппи маягийн руу жоохон шилжчихсэн. Яг тэр талаас нь why not зүгээр туршаал үзье тий. Тэгээд жоохон 12 онтой харьцуулах юм жоохон open minded болсон. Ер нь бол тий. Одоо бол ер нь бол одоо ийш тийш аялахад тиймэрхүү юмнуудын туршиж үзмээр санагддаг болсон. Ер нь бол тэгжээж л айгүй аялж илүү гоё үрдээ. Тэгээ яг нөгөө локалын хүмүүсийн юу хийдгийг нь мэдүүлтэй. Мэ яг л том болоод байгаа. Тэгээд одоо хэдүүлээ Америкаас жишээ нь ялангуяа одоо Чикагогоос LA руу очие те. Тэнгүүтээ LA-д очсноо Чикагод байдаг Макдоналдс ч юм уу те түргэн олны газар хаанаас бол хаанаас идэхийг идээд харж чинь what is the point of going there те. Тэнд байдаг local хүмүүсийн ресторануудаас нь идэх ёстой ч юм уу. Тиймэрхүү бай. Гэтэ sorry мен чин наадхан дээр чи яалчгүй нөгөө тэр зүүн Аз мазаар ч юм уу. Ер нь л Азийн орнуудаар явахаар тийм бидэг. Загас иддэг. Би иддэг. Тийм ер нь нөгөө далаатай тэгэхээр тэгэнгүүт тэгэл нөгөө нэг хүмүүст ч төвөг удаад яах вэ? Өөртөө ч зовлон болоод яах вэ гэж яг хамгийн симпл сонголт McDonald's тэгээд тэрийг бол ойлгож байгаа. Азийн Макдоналдс бол үнэхээр Азийн үнэн шүү. Тэр гоё шүү. Бараг фаст фудд орохгүй. Тий. Угаасаа нөгөө Аз чинь тийм шүү дээ. Макдоналдс тэр нөгөө арай high class тэгээд нэр нэг аюу гоё юм болж ирсэн байна. Мэн энэ ч сурдаг байхаа төгсмөн зохиолын нэг завсарлагаанаар сурч танд ярьдэн шүү дээ. Тэгсэн чинь манай нэг анги нэг хар үнд байдаг байсан. Тэгээ манер Азийн орнуудаар аюу аялцсан байна тэрийг мэддгүү. Тэгээ зүгээр маань нэг өөрөө нэг дэвтэр дээр юм хийсэн сууж хажууд яриад байна гараад. Ер нь Америкийн Макдоналдс хамгийн гоё маа гэж яжсэн. Тэр хар залаа жоохон чимээгүй байж байжсэн. Та нар Азийн Макдоналдсыг мэдэхгүй байна гэж. Яасан гэж Азийн Макдоналдс чур будаатай хоол яадаг гэж. Тэнгүүтээ над руу чингүнэ you know that right гэж. Би өөр тэнцээ нам дэмжиж орж иж байгаа хгүй. Та нар бүгдээрээ мэдэхгүй байна. Тэр бол би бол энийг тэрийг болохоор ингэж хардъя. Хэрглэж байгаа махнаасаа байж болж байна. Тэгээ ер нь хандлага нь шал өөр шүү дээ. Одоо энэ чи McDonald's, KFC одоо ямар ч фаст фуд руу ороход хандлага нь зүгээр л очиод гарууд зүгээр нэг хогийн хийж байгаа юм шиг те. Амтнаасаа хүртэл амтагддаг. Зүгээр нэг хідэн сар хөлдөөцсөн байсан махаа шараал тэгэл идэм тавиад. Франчайзын стандартыг Азад яг илүү сайн барьдаг баха. Энд бол тийм л бах. Тэгээ ялангуяа Азад хоол илүү их хөгжсөн байдаг юм баггүй те. Тэгээ энд бол нөгөө корпоратууд чинь тэгэл хамгийн хямд үнээр л гаргана гэдэг материал нь ч муудан те. Тэгэл одоо Coke-ийг яриа л та те. Америк кола уучаад Мексик кола авах шал хоёр өөр амттай. Хятад кола шал өөр. Тэнгүүд яагаад гэхээр Мексикод яг жинхэнэ cane sugar ашиглаад байдаг. Энд болохоор зүгээр corn syrup гэдэг. Тийм байдаг л. Та нар Монгол колагаа санаж гинөө тэгвэл. Монгол кола гоё. Тэрнтэй маргахгүй. Би нэг тийм гац донд байгаад байдаг. Тэгээд би бас ингэж бодлоо л доо. Одоо ингээ хараад байхад ер нь ямар ч хоолч хэлтгүү. Одоо улстай хийсэн бүтээгдэхүүн нь яагаад чин одоо гадны бүтээгдэхүүнүүдээс одоо доогуур ч юм уу үнэлэгдэг харагдаад байдаг. Одоо жишээ нь аль талдаа. Аз руу очингууд Азад одоо юу муугийг харахаар
одоо үндэсний олууд нь мяа ижснаа яг Америк юмнууд гоё болоод эхэлнэ шүү дээ. Тэнгүүд Америкт ирэнгүүд Аз, Япон олнууд нь high class болсноо. McDonald's эдэр үндэсний яг энэ бол тийм cultural нэг тийм явж л байгаа. тий жоохон ч өөрт нь байхгүй юм нэг үн цэнтэй болж молоод байгаа ч гэх юм аа. Америк хоолны tradition гэж зүгээр л бургер тий. Тэр их ч бас Америк гэж хэлэхгүй бургерийг угаасаа хэдүүлээ ярьсан шүү дээ. National Geography-гаас харцгаа бургерийг монголчууд зохиосон шүү. Тэгээ бүр Монголоос иргэр. Тэгээ тэр бол яг National Geography надад тэгж ойлгуулсан. Магадгүй миний тархийг угаасан байх. Тэрийг сонсчоо би бүр ингээд гэхдээ яг шот гэж logically бол ойлгосон л та нөгөө манай монголчууд чинь дээр үеэс нөгөө Европ руу дайрч эхэлж байхдаа маха ингээ очингууд махан. Тэгээ ингээ очингууд махан. Тэгээ ингээ очингууд махан ингээд ground beef чим beef болчих штэ. Тэгээд нөгөө тэр явд нэг тэгэж өөртөө иддэг байсныг нь юу лээ хамбург гэдэг одоо хамбургер гэдэг байгаа шүү дээ. Тэнд нэг хотод яадаг ч юм харчаад тэгээд нэг талах малах нэмээ тэгэж гаргаж ирсэн гэдэг юм байлээ. Махан бол тэгэж биднээс гаргаж ирсэн юм байлээ. Тэгэхээр хэдүүлээ буцаж клейм хийж авцгаая. Бургер Монгол шүү фэц та нар байна. За тэгвэл нэгэн тоолонд орсных маань бас гоё юм асуумаар байна. Утсан газрууд чинь нэр. Утсан газруудынхаа хамгийн гоё одоо эцэн хоолнууд. Гэтэ McDonald's идэж тооцохгүй. Яг local. Тийм тий. За билигээс эхлэе энэ удаа. Энэ удаа. Надад бол хэцүү юм а. Яг шууд толгойд бууж байгаа гэвэл би өөрөө бас яг тиймэрхүү хоолнд дуртай болохоор яг нөгөө нэг ориг тэр Шинжаан зүгийн гаралтай тэр нөгөө нэг ламенууд амир үүдэг. Бас хуурсан будаатай орно. Ламен ч одоо гурилтай шүлэх гэсэн. Хатсан гурилтай шүү. Nice. Тэгээ халуун ногоотой. Яг тэднэр нь бол Тэс нэг хятад тийм шүлнүүд үнэхээр гоё тий. Гоё юм шүү дээ. Яг очих юм бол гоё юм шиг үү. тэдний тэр нөгөө нэг самартай дахиатай бас тэр fried rice нь бас амир. Kung Pao chicken. Яг тэр нөгөө Шинжаан зүгийнх нь амир идэх байхгүй юу? Бүр яг way American. Тэгээ яг Шинжаан зүгийнх нь өөрөө. Яг тэднэр чинь нөгөө нэг бас хятад биш. Нөгөө нэг юм нөгөө муслим шишинтэй. Хойшоогоо юм уу? Тэгээ хойд тэрний нэр хоолыг амир. Тэндээс гаралтай байхгүй нөгөө нэг юм лалын шишинтэй нөгөө юм юу муутай. Тэд нар яг ингээд бас яг хуу энэ тентгийн хотуудаар яг хийж тэр хоолнууд нь бол тэгвэл бас за өсч шүү. Өглөө юм бид өгч хэлэхүү. За чиний үед хаана байсан бэ? Мэж За Шинжаанд очиж үзэх юм бол тэр гурилтай шүлгийг бол Шинжаанд явах хятадд очивол угаасаа тийм хүмүүс ажиллаж байгаа газрууд байгаа шүү дээ. Заавал идэж үзэх хэрэгтэй хоолнууд юм шүү. За ламен. За чигэ. Мэн яг хоолныхоо хувьд тэр яг тухай тэгээ таарцаа гоё дөх байна. Сингапурт одоо сурсан гэж байгаа шүү дээ. Тэгэхүйд мэн чи 15 таас аахгүй. Тэгээ 15 таа ганцаараа явж байгаа шүү дээ тийшээ. Тэгээ гэр бүлээс надаа $1200 өгсөн байлоо. Тэгээд очиод 15 таа өгч юугаа мэдхийн үрээ дуусгач нь байсан дээ. Тэгээд тэр нэг сар үлдсэний за нэг үлдсэн нэг 10 хоногт нэг жоохон шамирсан юм аа. Жоохон мөнгөгүй. Тэгээ ингээ нэг 10 хоногийн хоол моолныхоо мөнгийг ингээ хуваах хэрэгтэй болоод байдаг. Тэгээд яг бодоод үтсэн чи очиод 15 таа өгдөг бас юугаач мэдгүй очоо матанаас баха шаацсан. Юм үзээгүй үстэ. Тэгээд яг local food нэг яг байсан. Анхаарал хандуулаагүй. Тэгээд жоохон мөнгөгүй болчих. За яг тэр China food food court гэдэг орон орны хоолтой. Тэгээд тийш нь очиад жоохон хямдхан хоол яаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь $3 нэг хоол байгаа байхгүй. Ямар нэртэй гэсэн чи chicken rice. Ерөөсө будаан дээр амар simple. Будаан дээр дахиад ягаал одоо жингис юм шаар. Ер нь бол жингис амттай. Тэгээ хит ирчээл жоохон соос гал. Тэр бол мэж амьдралдаа үнэхээр хамгийн гоё хоол. Хямдхан тэгээд хойд нөгөө жоохон мөнгөгүй байсан болохоор ч тэр хоолн тийм амар хоногшоод тий. Гэтэ яг тэр амт мантанд бүр цаанаасаа л нэг тийм айгуу гоё. Амд ороод уусч байгаа юм шиг тий. Тийм амтанд тийм болохоор Сингапурын chicken rice-ийг би олгочихоор бүр заавал ахиж олж иднэ гэж боддог. Тэр нь бол яг Сингапурын хувьд ярих юм бол орон орны бас айгуу гоё хоол тийм бах тий. Food court-нд ихэд бүр ингээл хэдэн мянган орны хоол байдаг. Вьетнам фо байдаг тий. Таиланд одоо хаалга нугатай хоолнууд байдаг. Сингапурын өөрсдийнх нь хоолнууд байна. Тэгэл янз бүрийн хоолнуудыг айгуу гоё хамтаар. Ер нь гэхдээ яг нөгөө нэг тэр зүүн Аз ч юм. Ер нь Азийн орнуудаар street food нь ер нь амар хүчтэй. Тэгээд local хоолндоо бас ярил тэ ялцчихвол. Тэгээ нэг юм яг Chinatown мэ тэгээ шүн нүн явна шүү дээ. Тэгээ нэг хоёрын үед food court нь хаацсан байдаг үед нь жамнууд зүгээр парти. Яа. Вэ яг амьдралдаа харж байсан хамгийн нэг инээдтэй нисхүү тэд нар нисэн. Дөрвөн жам ингээд
нэг юм тойроо суудсан за. Food court дээр үжис 4 жом ингээ тойроо зогссон. Нэг өстөө ингээ тасраа утсан шүү дээ шаараа. Би тэрийг харч бүр инээдэр шээ. Пари болсон. Тэгээ барыг пари хийж байгаа шүү. Тойроо зогссон. За хэдүүлээ нэг яаж чирч авчихсан. Чи тэр ярилцсан зогсчихсан шүү. Тэгээ Chinatown болохоор ч тийм үү жоохон заваан болохоор ч тэрээ. Тэгээ хүмүүсийн ч доохоо болцсон хажууд нь жом хамт хоол итцэн сууж байгаа хоолноосоор хөвч мөгөд байгаа юм аа хэлээ. Тэжээр жом хам. Тэгээ ямар санда ментер жомын нэг тоохоо болцсон гэжсэн чинь нистгэн мэдэхгүй. Яг хажуугаар нэг том Google хаста тоохгүй шааж чи яг гар шүргээ нисээ шааж дээ. Хамаг хурд дараалж хогччихсан. Жом амир. Жомноос л би яадаг. Би жомыг харахаараа зүгээр ёо. За, мэйж хувьд бол тийм TG-г Сингапурт очихороо food court долоод chicken rice-ийг идэхдээ бас миний түүхийг бодоорой. Хамгийн хямдхан бол тэгсэн мэт айгуу гоё юмтай. Тэгээс. Ер нь гэхдээ тийм газрууд гоё шүү дээ. Одоо энэ англиар тэгдэж штэ нөө hole in the wall гэдэг штэ. Зүгээр нэг юм алхаж явж байхад нэг юм гуанз гэсэн үг штэ. Зүгээр ингээ юм нүхвэждэг нүхэн дотор ресторан дээ. Тэр гоё. Би энэтхэг тэгж иддэг байсан. Тэгээд Вьетнамд ер нь бол яг амар хэцүү байна л да. Энэтхэг хоолгой, Япон хоолгой, би өөрөө суши шеф одоо рамен төвхтэй бас тань. Тэгээд гэхдээ бол яг би сонгох юм бол би Вьетнам хоол сонгоно. Тэр яг нөө Вьетнам охинтой үргэсэнтэй. Яг охин нэг охины сэтгэл нь охинтой л холбогдсон л яваад байгаа. Улсынхан соёлтой биш биш. Тэгээд Вьетнам хоолны ганц таалагддаг юм нь тэд нар бүх юм иддэг заяа. Бүх төрлийн vegetable хоолууд байна. Үхрийн мах, гахаан мах дахин бүх юм байна. Загсны юмнууд байна. Тэгмэд хямдхан. Юунууд бол байна. Тэгээ нөгөө юу иддэг гэдэг нь шүү дээ. Монголчууд нөгөө ярьдаг байсан ш нөгөө муур нохоо иддэг. Вьетнамууд балиар гэдэг. Яг хөө тийм хүмүүс нь байдаг. Гэхдээ бүгд иддэггүй. Тэгээ би яг хөө тэнд байсан хүмүүсээс гуйсан л та. Надаа нэг муурны махтай хоол, нэг нохооны махтай хоол олоод өчгөө би идэж үзмээр байна. Нөгөөд нь болохоор юу яриад байгаа. Өөртөө бүр дургу байд юм бэлээ. Яг хөө тийм. Тэгээд яг хөө district янз янзын өөр гудамж модомчтонд бол зардаг гэсэн. Тэгээд дараа тэгээд үзнэ. Тийм тэгээд гэтээ бас хэцүү л дээ. Япон бол бас гоё шүү дээ. Рамен хамгийн сонин юм байна. Япон хоолны тэрэг юу. Тэгээ би Нарита дээр заяа. Зөвхөн Наритагийн рамен шоп нөгөө буудлынхаа рамен шопоос рамен идчихэд амар гоё. Тэгчээд би Нью-Йоркт ирээд 3 4 топ газрууд үзсэн. Michelin starter ресторануудаар ороод. Тий. Тэгсэн чи гүйцэхгүй юм чи яагаад чи. Магадгүй mindд байсан. Яг наадхантай ч адилхан нэг stand up comedy-ний joke гэсэн мэт дээ. Юу лээ? Юу бас нэг тиймэрхүү Японы аэропортын сушийн бараг бавна ч лөө юу ч үлээ нэг тиймэрхүү. Тэр Японы тэгэл юу ч байсан. Ерөөсөө л нөгөө Япон хүний тэр ууг одоо яг тэр Японы quality нь ямар ч ижлэг тултал хийдэг. Урлаг болгож хийдэг бас. Тийм болохоор ямар ч одоо соёл гоё соёлтой тэр. Одоо жишээ нь энэ байдаг Япон эзэнтэй ресторан шал өөр л хийдэг байхгүй. Тийм дээ. Солонгос эзэнтэй сушийн ресторанууд хогоороо байна. Тэрний хажууд Япон эзэнтэй сушийн ресторанууд халтай арай цөөхөнтэй ятчихсан. Цөөхөн. Үнэхээр цөөхөн гэсэн мөрчлөө тэр нь үнэхээр бүр нэртэй нэлээд баян ресторанууд байдаг байхгүй. Тэгэж бодохоор бас Японууд бол өөрсдөө айгуу гоё тий. Өөрсдөө багаас нь сурж авсан соёл нөгөө амар юмыг юу ч хийсэн тултал нь хийж чаддаг те. Тэрийг багаасаа заалгачдаг. Тэгээ тэр нь яг бас нэг төрлийн саяхан нэг нүүбэс Японы засгийн газар руу юу явуулсан байсан шүү дээ. Захиа яасан гэсэн чи please let the kids be kids. Хүүхдүүдээр нь орхи. Яагаад вэ гэсэн чи 1 2 3 дугаас ангиас нэхлээ зүгээр л хичээл ч юм ямар нэг юм нүдэд эхэлдэг. Тэнгүүд одоо бас нэг барууны Финландын одоо сургалтын систем мундаг яриад байдаг шүү дээ. Яагаад вэ гэсэн чинь 1-4 билүү анги хүртэл нь хичээл байхгүй те. Яг уу хичээл яг уу ганц хоёр юм заан тэрийгэ тоглоом болгож заан тэгээд ерөөсөө шалгалт байхгүй дүн байхгүй. За тэгвэл одоо хэдүүлээ ирээдүйн рүүгээ. Ирээдүй хаашаа явмаар байна те. Одоо яг дараачийн 1 2 улс тэгээд яагаад гэж асуултанд хариулаад тэгэл тусгай да те. Тэгээд за биелэгээс эхлэх үү. Тэгэхээр би тэгээ. За яг надад бол зөв яг бодтойгоор бол тэгээ төлөвлөж болохгүй цаар ойрын ирээдүйд гэж ярил угаасаа энэ Америк дотроо бас нэлээд олон газраар явмаар байна. Гэхдээ бас яг Америкийн талаар бас яриаггүй юм байна. Тэгээ хотуудын талаар. За жишээлбэл гэс явчих л дээ. Тэгээ. За
Ангlikаас явчих л та гэдэг. Тэгээд Америкийн хотуудаас ихэд хаашаа очиж. За тэгэл мэдээж хэрэг очоогүй зөндөө газар байдаг шүү дээ. Миний хувьд бол ялангуяа би Нью-Йоркт очоогүй байна, Калид очоогүй байна. Яг нь Сан Францискод очсон ч гэсэн нэг шөнө л байсан ч юм уу тий. Тэгээд тэрүүгээр явах газрууд угаас зөндөө байна. Юта, Salt Lake City-д бас ирээрээгээд манайс хүмүүс дуудаал байна тий. Гэх мэтлэн Юта гоё газар гэсэн тийш очимоор байгаа. Тэр нь билег хувьд яг Америкийн яг явж исэн хотууд. Тэгэл Seattle, Chicago ирлээ шүү дээ. Яг арай явсан гэвэл те. Яг Springfield байсан. Гэхдээ тэр чинь хот биш шүү дээ. Springfield, Missouri шүү дээ. Яа, Missouri чинь яг Arkansas-ийн хойлолт байдаг. Тэгээ айгүй нэлээд ойрхон баха. Би очиж исэн шүү дээ. За яг мөрөөдөх юм бол мөрөөдөх гэдэг. Мөрөөдөх нь цаашийн зүгээр яг арай холхондоо ярих юм бол яг Өмнөд Америкээр нэлээд явах гэж байна. Яг Өмнөд Америкийн ямар хотууд? За онцлог Чиле байна те. Чилээр явахыг хүсэж байна. Бразилаар явахыг хүсэж байна. Бразил бол маст те. Тий. Тэгээ Колумби явж үзье л та те. Хүүхнүүд нь нөө. Юу ч байж болно. Тэгэж. За энэ одоо хүмүүс үжичээ донтой нөхөр байна гэдэг амар юм ярих. За өнгөрсөн. Тэгэл ерөн зөвөр Өмнөд Америкээр бол баг бүх улсаар нь л ороод гарахад гимгүүлэх яг хэрвээ цаг нь байвал болцоо нь байвал нэг шал өөр соёл явж байгаа. Бас гоё соёл. Ти яг үнэ. За чикэ. Миний хувьд сая хэдүүлээ Япон дээр иржсэн. Тэрэн дээр жоохон дөрөөлөө Японыг ярмаар байна. Nice. Мань бол Японоор яг тийжтэй адилхан аэропортоор л дамжиж байсан. Тэгээ яг Нарита дээр очиод тэр рамэныг идгээд бол it blew my mind bro. So we gotta go together дээ. Тэгээд Япон руу очиод хамгийн түрүүнд яг чинь суши идэж үзмээр байна. Үнэхээр яг fresh загс дээр тий. Тэр нэг Netflix-ийн докюментари байт юм билээ. 80 биш 90 жил ч лөө. 80 жил суши. No, that's Jiro's dream. Тийм Jiro яа. Тэнгүүд тэнцээ очиж үзмээр байна тий. Тэнгүүд бас өөр нэг нь яг гудамжны рамэ идэж үзмээр байна. Яг гудамжин зардаг тий. Тэгээ яг Японы одоо тэр яг нэг гой соёлоод байгаа шүү дээ. Тэрний л очиад яг биеэр мэдэрчмээр байгаа. Очиж амьдрын юу л доотлоо юм шиг байлаа. Үнэхээр чаленжинг. Пресс ч хөө. Тийм баг. Тэг яг тэгээд бас тиймэрхүү ихтэй соёл дуртай нэг одоо simplicity тий. Яг үнэхээр за тэр society-д яг муухайгаар хэлэхэд робот болоод тэрэндээ passionтай хүн бол тэр робот болоо явах. Тин ч одоо ерөөсөө л яг нэг өглөө босоод яг нэг юм аягаал тэгээд бутчихсан таа дахиад маргааш найдлах юм аягаал ерөөсөө л team л амьдрал явж байгаа шүү дээ. Яг бас мэдхгүй бас бидний мэдхгүй бас соёлоод байгаа тийм. Гаднаас нь харахад бол тийм юм нь яадаг гэдэг үстэй. Нөгөө хүмүүс зүгээр гудамжинд ингэж явж ийснэ баг хідэн цагч хөдлөө тасралтгүй ажиллаад өгч мөхч идэг. Гудамжинд ингэж зүгээр ажиллаа тэр костюмтэй. Ерөөсөө л ажлынхаа төлөө бараг өгцөн ч байлаа фичээд гэсэн. Өгцөн ч арай биш байна. Өгцөн ч мисраа унтчихсан. Бас арай эвгүй юм болчихсон. Тэгээ Японд яг тэр хүмүүс нөөсдөө тэгэж нөгөө hard working болохоорооч тэр юм нөгөө нэг зураг байсан шүү дээ. Одоо жишээ нь улс төрд нь ямар нэгэн гишүүн унтчихвэл те тэр хүнийг ингээ сэрээдэггүй энэ хүн угаас амар их ажиллаад угаас унтж байгаа гэж угаас мэдчихийдэг. Амен. Тэрийг дагаад соёлын хүртэл өөр болоод явчих жишээ нь те. Тийм болохоор Япон руу бол үнэхээр яг явмаар байна. Тэгээ сая Билигийн хэлжсэнээр Бразилд очиад яг Copacabana beach дээр те тэр яг босонова сонсоод нэг пив уугаад яг ингээд яг тэр дээш арай мэдэрмээр байгаа. Хиний Бэтхүүгийн Риог тавьж байгаа тийм яг онцоор буухтаа сонсч буувал те мөрөөд нарны шилээ зүтсэн удахгүй тэгэж мөр бүр Бэтхүүтэй хамт тийш очил бүр гоё явах. Тэр хүн бол Монголд ерөөсөө байж байгаа л Бразилийн сүнсийг мэдэрсэн хүн байж байгаа байхгүй те. Тэр бол амар байсан. Тэгэхээр бас нэг технологи гэдэг юм одоо хөгжим гэдэг юм амар өөрчилсөн тийм технологи гэхээсээ илүү тэгэл тухайн өөрөө ч айгүй хөгжим амар сонсдог юм шүү дээ. Тэгээ яг Бразилийн хөгжмийг нэлээд ухад сонссон. Тэгээ манер яг одоо Бразилийн хөгжим гэдэг чинь bossa nova jazz энэ амар гоё жанр шүү дээ. Мэж бол хамгийн хайртай жанруудын нэг. Зүгээр тийм нэмж орж ирээ. Тэрийг олоход easy болгож өгч байгаа байхгүй юу? Тийм олоход яг л тийм. Тэгэл бодгооч өөр айгүйх нэг пянц сонсдог. Тэгээ өөрт нь айгүй гоё тийм Бразилийн гоё нөгөө олддгоо пянцнууд өөрөөсөө айгүй олцсон тийм. Тэр талаас нь яг ингээд Бразилийн дуун хүртэл ингээ яг өөрийнхөө сүнсийг агуулсан явж байгаа гэж бодохоос айгүй гоё. Тийм болохоор Бразил руу очиж яг тэр bossa nova гэх яг сонсомоор байна. Бүр амьдаар те. Ер нь бол энэ хоёр л энэ одоохондоо. Тэгээд Америк сайн нэг юм анзаарч байгаа. Америкт бол
жоохон урд зүг рүү явж үзмээр байна. Техас те. Техас Остин. Манчамаг аваад. Флорида руу очиж үзмээр байна. Явж исэн газруудаас зүгээр ганц нэг юм нэмэхэд Нью-Йорк. Нью-Йорк бол it's still my heart. Үнэхээр би амьдралдаа team одоо барыг team гоё хот байж болдгийм үү? Нью-Йоркт нэг таалагдсан юм нь болохоор одоо Сингапур ирэхээр хитрхи цэвэрхэн хитрхи Нью-Йорк болохоор team юмд байгаа, мууханч байгаа. Тэнгүүтээ бүх юм нь холилдсон. Надад зүгээр melting pot гэдэг юм чи одоо. Нью-Йоркийн хамгийн гоё юм яг очоороч нөгөө баян тоглолт моглол үздэг ч хэлэхгүй. Нью-Йорк артистуудын тэр mindset нэг гоё байдаг. Зүгээр бусдын юу бодож байгаа. Ерөөсөө тоодоггүй. Зүгээр л буцалж идэг те. Өөрийнхөө л юмыг гаргаж идэг. Хэнийг ч тоодоггүй. Зүгээр тэр хүн зүгээр тайзан дээр гараад хуцаа тайлаа, шав шалтан те. Зүгээр шүлэг мүлэн уншаа зогсож ивэл тэр нь хизээч одоо өөрөө бол бусад хүмүүсийн юугаа очих вэ? Ямар ч юм санаа зовсон юм байхгүй те. Ерөөсөө л өөрөө яг л өөрийнхөө хиймээр байгаа юм хийж байгаа. Тэрнээс нь би бол айгүй inspired болж байсан. Тэгээ уг нь бол урлаг гэдэг юм чинь. Тэгээ нэг гоё юм яг Нью-Йоркт ч яг тийм хүмүүсийг хараад яг тэрнээс inspiration авчаад ирээ дуу ингүүд бас нэг шал өөр болцсон. Ер нь аяллаа дараа тарих нэг өөр болчихдээ шүү дээ. Гоё болдог те. Аялах чухлаа маш их ихэндээ нөө салхи оруулна гэдэг шиг байна. Тэгэл ороош тэгэл илүү их нөгөө юм сурж байгаа хүн чинь те. Илүү л таашаа дивжиж ийн гэсэн үг. Тэгээд Нью-Йоркийн хувьд бол үнэхээр очих ёстой газар гоё газар гоё шүү дээ. Тийж бол очсон баг те. Тэгээд би өнгөрсөн жил яг анхудаа очсон. Тэгээд айгүй гоё байсан. Яг үнэхээр амьдрах юм бол гоё газар л. Гэтэ магадгүй би нөгөө Арканзас тэтэрхий удсан байсан бодооч л жоохон одоо удаан одоо соёл жоохон ууссан. Тэнгүүд Нью-Йорк too much байгаа гэсэн байхгүй юу? Угаасаа too much. Тэгээ Чикагод ирсэн чинь Чикаго болохоор хоёул ингээд байлгаад байсан байхгүй юу? Жоохон suburb руу гарахаар яг одоо байсан газар шиг. Тэгээд нэг urban lifestyle жоохон бас melting pot яа. Тэгээ энд ирж байгаа байхгүй. Тий. Яг би байсан газар тэгэхээр би жоохон нэлээ урд зүгийн янз янзын одоо Dallas Austin, Oklahoma City, Kansas. Тэр чинь Arkansas. Тэ тиймэрхүү газрууд дээр очижсэн. Яг сонирхолтой шүү дээ. Яг бидний нөгөө хардаг cowboy эдэртэй тэ жинхэнэ нөгөө амар Америкийн нөгөө Wild West гэдэг нэг кино минь тиймэрхүү эсгүүдийн хүмүүс тиймэрхүү газрууд мазрууч байдаг тэ. Тэгээд бүр тэгэж тийм хувцалцсан. Буу гараад яг тэгээд урагшаага манай одоо Arkansas-ийн үед гэхэд 50 хүн амынх нь 57% нь буутай гэж байна. Тэгэл хүмүүс ингээд ресторанд орж хоёр хүний нэг нь бол зоолттой тий. Тэгээд одоо би зөөгч идэг байхад ресторан ингээд эндээ 2 бууц явцсан орж ирж явах шиг тий. Тэгэл тиймэрхүү юмнууд байдаг тий. Тэгээд яга буу аваагүй. Тэгээ шээ тий. Тавс. Чи жинхэнэ Арканзагийн хүн биш вэ? За тэгээд яг очижсэн очимоор байгаа юу? Texas руу уг нь бол очичвол гоё. Texas бол гоё газар. Сонирхолтой. Яг Dallas, Houston дээр бол бүр гоё буцалцсан. Up and coming тэ бүр. Austin бол бүр гоё янзтай. Тэгээд Denver-т бас очимоор байна. Denver бас гоё газар шүү. Denver-ийг сонсохны тэгэл яг Монгол гэж хэлээ. Тий. Denver-т би анх очиод яг ингээд замаар явж явах доошоо харахад нэг Монгол ингээд замын яжуур шороомоор явж идэг гэсэн. Тим юм харагдаад тэнгууд юу вэ гэдэг. Тэгээд ингээд жоохон дээшээгээ өргөгдсөн газар. Өндөрлөлт дургаж байгаа өвс ч өөр байгаа ш. Denver бол янзтай газар. Хэдүүлээ гэхдээ Denver руу нэг явнаа. Гэтэ яг үзэгчтэндээ хэлэхэд Starbucks-аас олон dispensary-тэй л гэдэг юм да. Тийм, яг үзэгчтэндээ хэлэхэд яг бидний өвс татдаг бол мэдж байгаа бах те. Сүүлд энэ татаж авж байгаа өвснүүд Колорадогоос ирж байгаа гэсэн. Ерөнхийдөө нэлээд сайн өвснүүд байгаа. Өвсөө реклам даашаа те. Гэхдээ энэ буруу зүйл сурчлаагүй шүү. Дахин хэлье. Зүгээр л факт хуулийн хууль ёсоор баталчлаа шүү дээ. Та нар өөр яах юм бэ? Тийм үстэй. Одоо бид нар пив ууж байгаа, тамхитж байгаа, кофе ууж байгаатай л адилхан хийж байна шүү дээ. Тэгэхээр за тэгвэл миний дараагийн явмаар байгаа газар бол Европ руу би явж үзмээр байгаа. Манай яг наадхан нэр чинь зүгээр хальт нэмэрхэ гурвуулынх нь аль нь ч Европ руу явж байгаа юм байна. Явж байгаагүй тий. Яг Оршиг Европ тооцвол явсан юм байна. Докиг оруулж ирэх юм бол манай док чи Европыг самдсан юм байл шүү дээ. Гэтэ Европ бол нөгөө нэг угаасаа хүссэн үсэг очих хэвээр газруудын нэг баг л та. Европын нэг харж исэн юм Швейцарын байгаль. Тэгэхээр очих хэвээр газар юм байл тий. Нэр Швейцараас нэг манай нэг сонсогч байдсан шүү дээ. Shout out. Яг манай Shout out Швейцарын сонсогч. Нэрийг марччихсан. Яг Швейцар шилдэг Европын сонсогч тий. Yes. Ер нь зочин болж ороо Европын тухай яриул бас. Тэгэхдээ яг өнөө маргааш хөөхөд нэг Seattle явмаар байгаа би. Тэгээд Cali явмаар байгаа. Cali дугасаа очиод зөндөө хийх юмнууд хэдүүлээ. Бидний студио 7-10% ч гэсэн байгаа. Ер нь 7-10-ын дараагийн эйм баруун ирэх лөө явах санаа байгаа. Тэгээд очих үед бөөнөрөө тий
Бидрийг дэмжиж хамт гоё юм хийцгээе. За баруун эргээс бас сонсож байгаа залуучууд ивэл мань митиг очиход тий бас хамтарч ажиллах санаа оноо юу вэ? Холбогдоорой. Удахгүй очиж шүү. За тэгээд wrap up хийх үү? Тий. Ер нь гоё л ярьлаа. Яг одоо аялах гэдэг чухал зүйлийг тэ сонсон хүн болгон одоо бүгд мэдж байгаа гэж найдаж байна. Тэгээд ер нь бол нэг юм нэмж хэлэхэд бид нар комментгийг аяг уншиж байгаа тий. Тэгээд комментэн дээр энэ подкастыг тий сонссны дараа өөрсдийнхөө бас аяллахын түүхүүдийг яриад бид нар тэгээд дараагийн подкастн дээр ч оруулж орлоо тий. Тийм болохоор коммент дээр итгэхтэй байгаарай үзэгчтэй. Топ комментиг дараагийн дугаар дээр зарладаг болох юм уу? Үзэн ядж исэн коммент чамаагүй шүү. Бид нар бол критицизмыг 100% open хүлээж авдаг. Dig we sang guitar. Dot auto. Dig we sang guitar. Yeah. Dig we sang guitar.